Дараагийн мэдээг танилцуулъя. Ирэх 7 хоногт Чөтгөр парада өмсдөг нэртэй киноны 2 дугаар анги нь гарах гэж байна. За энэ анги гарч байгаатай холбоотойгоор Хятадын захин ертөнцид зарим нэгэн шүүмжлэл бий болж байгаа юм байна. За тухайлах юм бол нээлтээс өмнө уг кинонд арьс өнгөөр ялгуурлан гадуурхсан байдлаар Хятад хүнийг дүрсэлсэн гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байгаа учраас Хятадын онлайн захин ертөнцийн хэрэглэгчид уг киног бойкотлох хэрэгтэй гэсэн уриалгыг гаргаж байна. За 5 гарагт Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээснээр уг кинонд арьс өнгөөр ялгуурлан гадуурх үзлийг гаргасан гэсэн дүр байгаа юм байна. За энэ дүр нь Хятад гаралтай Америкийн жүжигчин Хелен Шенийн тоглосон Чинчоугийн дүр юм байна. За энэ одоо киноны гол одоо дүрийн жүжигчин бол алдарт жүжигчин Энн Хэтэвэгийн тоглосон одоо Андре Саксын туслах дүрээр бол тухайн Хятад дүр гарч ирж байгаа. За уг дүр нь бол Хятадын интернет хэрэглэгчдийн тунд дургуутслыг нь төрүүлж байгаа. За дүрийн нэр нь Чинчоу гэдэг нь баруунд Хятад хүмүүсийг шоогolж доромжлоход ашигладаг арьс өнгөөр ялгуурлан гадуурхсан доромжлол болох Чинчон гэсэн одоо хэллэгтэй төстэй сонсогдож байгаа юм. За Чинчон гэдэг энэхүү нэр нь бол 19-р зуунд баруунд Хятадын цагаач ажилчдыг одоо доромжилж шоолоход ашигладаг арьс өнгөөр ялгуурлан гадуурсан доромжилсан үг юм байна. За энэ үг нь Хятад хэлний аялга дуудлагаараа бол үл тоомсорлох таагүй мэдрэмж төрүүлэхийг илэрхийлдэг гэж Хонконгийн Oriental Daily News сонинд бичсэн байна. За мөн Чинчоугийн дүр нь өөрөө бас шүүмжлэл хүртэж байгаа юм байна. За тухайн дүр нь бол кинон дээр гарахдаа дөрвөлжин цамц өмсөж нүдний шил зүүсэн байсан. За мөн олон нийтийн өмнө бол өөрийнхөө даргаыг ил тод шүүмжилж өөрийгөө чухалчилдаг байдлаар дүрслэгдсэн. За энэ дүр нь бол Хятад хүмүүс сайн сурлагатай боловч нийгмийн харилцааны ур чадвар нь бол дутмаг гэсэн барууны улс орнуудад түгээмэл байдаг хэвшмэл ойлголтыг баттгаж байна гэж шүүмжлэл гарсан. За энэхүү шүүмжлэл нь Хятадын олон нийтийн нийгмийн хэрэгсэл болон захин формуудаар бойкотлох уриалгыг өдөөж байгаа. За зарим хэрэглэгчид кино найруулагчтай маргаж яагаад маш олон нэр байж хахад нэрнээс нь одоо Чинчоу гэдэг нэрийг тухайн дүрд өгсөн бэ гэдгийг найруулагчаас нь асууж одоо шалгааж байгаа. За мөн шууд одоо энэхүү одоо загварын сэтгүүлд ажилладаг хүний туслах гэхэд ийм хувцс өмсөх нутаггүй хэрэг гэж өгөөдсөн илэрхийллүүдийг хэлж байгаа. За Хонконгийн Синтао Daily сонинд дурдсанаар энэхүү одоо кинонд арьс өнгөөр ялгуурлан гадуурх үзэлтэй холбоотой маргаан дагуулсан хэсгүүд орсон явдал нь киноны нэр хүнд болон цаашдаа киноны борлуулалт олон нийт үзэх байдалд нь бол сөрөг нөлөөллийг үзүүлж болзошгүй гэдгийг анхааруулan бичсэн байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.